Сайн байцгаана уу? Ганцаа подкастын маань шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За, шинэ дугаараа эхлэхээс өмнө та бүхэн маань subscribe дарахаа бүү мартаарай. Тэгэх юм бол шинэ дугаар нийтлэх болгонд танд мэдэгдэл очих болно. За, хоёлаа ингээд шууд нэвтрүүлгээ эхлүүлээд хүмүүсээ дуудлага хүлээгээд ах уу. За тэгээ шинэ дугаарынхаа хүмүүсийг авцгаая. Байна уу? Сайн байна уу? Ганцаа подкастаас холбогдож байна. Сайн байна уу? Ганц зэрэг байна. За, асуултаа илгээсэн байна. Тэгээд одоо нөгөө үзэгчид маань бас асуултаа товчхон хидээд өгөөрэй. Тэгээд хариуллаад ярилцаад явъя хэдүүлээ. Бас асуултыг нэмэлтээр холбогдож байгаа баярлалаа өнөөдрөнд. Тань ч гэсэн баярлалаа. Би өөрөө юу байгаа юм одоо эрүүл мэндийн салбарын тоосны төлөөлөл эмч хүн байгаа. Тэгээд ерөнхий бас одоо манай мэрэгжлийн дунд сүнсийн төвлөрөл байдаг санхүүгийн талаар асуудлуудад одоо хариулт өгөх сурлаач гээд хатсан байна. Тэгээд миний хувьд би өөрөө одоо бас мэрэгчлээс нэг явах хүндий байдлаа одоо ажил хөдөлгөөнд төслөө явж байгаа. Гэхдээ энэ дотроо бол өөрөө яг мэрэгчлэр ажиллах хүсэлтэй. Тэгэхээр бидтэй яг мэрэгчлэр ажиллахад бас мэдээж энэ санхүүгийн нөхцөл байдал цалин ажлын хөлс төсмөд зүйлсүүд нь дарчаалтайгаа уялддаг хэсэмчлэн асуудлууд байгаад байдаг. Тийм байгаа. Тэгээд тэрэн дээр танаас ярилцаж зөвлөгөө авъя гэд албагдсан байна. За нэр хэн билээ? Намайг Чинзөрөг гэдэг. За Чинзөргөө ямар чиглэлийн одоо эмч вэ? Ерөнхий эмч үү эсвэл одоо тусгай хүүхдийн мэс заслын? Одоогоор ерөнхий эмч байгаа. Тэгээд нөгөө цаашаа өөрөөх ерөнхий сурах чиглэлээ тодорхойлцсон. Тэгээд ер нь цаашаа явъя гэдэг очиг гэхээр бас яг нэг одоохондоо бас санхүүгийн байдалтай жоохон бодолтой байгаа учраас жоохон зогсолттой л яваад. За энэ мэдээж одоо манай эмчнэр багш нар гэдэг яг нийгмийн багш нар бол одоо хүүхдүүдийг ирээдүйд бэлдэх сургуулж хөгжүүлэх. За эмчнэр бол одоо хүн ардыг эрүүл байлгах гэдэг хамгийн чухал хоёр одоо юу гэдгийг хоёр нийгмийн гол тулгуур хүчээ ингээд 90 оноос хойш хаягдсан. Тэгээ би өөрөө бас багш эмчнэрийн гэр бүлээс гаралтай. Тэгэхээр 90 он хүртэл багш эмч хоёрын цалин хамгийн өндөр байсан. Тэгэхээр энэ маань өөрөө нь логик төр өөрөө зөв логиктой яваад байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг ирээдүйд бэлдэж байгаа хүмүүстээ хамгийн өндөр цалин өгье. Хүн ардыг эмчилж байгаа хүмүүстээ хамгийн өндөр цалин өгье гэдэг чинь өөрөө эрүүл сарвал логик. 90 он гараад ерөөсөө багш эмчнэрийн үнэлэмжийг одоо шалан дээр унаагаад ингээд цомогтгоод ингээд цалин үлсийг багасгаад системийн реформ хийхгүй 35 жил явчлаа л да. За тэгэд энэний ер нь бол хоёр асуудал байгаа. Чинзөрөг гэж хувь хүний өөрөө хувь эмчийн өөрийн зөв мэрэгчлээ сонгох. За тэгээд өөрийн ур чадварыг сайжруулах, олон улсын тавцанд хүрэх гэдэг нэг одоо асуудал байна. Нөгөө талд нь ерөөсөө систем өөрөө болохгүй байна гэдэг ийм асуудал байгаад байгаа. Тэгэхээр яг хөө Чинзөрөгтэй туслах үүднээс ерөөхдөө нь бас ярих гэж бодож байна л да. Одоо хамгийн сүүлийн тоо үзэхэд за 700-аас 800 тэрбум төгрөг багада монголчууд гадаадад эмчилүүлэхэд одоо зарцуулж байна. За өөрөөр хэлбэл энэ 700-аас 800 тэрбум төгрөг маань Монголын эмчнэрт цалин болж очих ёстой байтал яах нь гадагшаа одоо ингээд төлбөрт яваад байна. Яг мэс заслын үүднээс гэдэг юм уу MRI машинаар юм харах гэхээр гадаадад очихоор илүү байх ямар ч үндэс байхгүй. Адилхан технологи явж байгаа. За тэгэхээр хоёр энд одоо шалтгаалж байгаа хүчин зүйл байгаа. Нэгдэх нь манай энэ эмнэлгийн эрүүл мэндийн систем маань өөрөө буруу байна. Одоо тогтолцоон тэр IT-ийн систем нь байхгүй. За эмчнэрийн одоо тэр бүтээмжийг нэмэгдүүлдэг эмнэлгийн менежментийн тогтолцоо гэж байна л да. Тэр нь байхгүй байна. За нөгөө талд эмчнэрийн ур чадвар бас муу байгаад байна. Олон улстай харьцуулахад. За энэ бол эргээд одоо ангаах ухааны их сургуулийнх нь чадал чансаатай холбоотой ч юм уу ийм бас асуудлууд байгаад байна. Тэгэхээр ингээд системийн болон хувь хүний юм хоёр сөрөг одоо гэдэг юм уу хүчин зүйл байгаад байна. Цалин хөлсөө өсгөх нэмэгдүүлэхэд. Тэгэхээр системийн асуудлыг бол одоо хоёулаа Чинзөргөө яач чадахгүй. Одоо энэ нэг ухаантай ерөнхий сайд гараал одоо Чингис хаан шиг нэг ерөнхий сайд гарч ирэл одоо хөгжүүлээсэй л гэж л одоо залбирхаас одоо өөр сонголт Монголын ард түмэнд алга.
Хулгай дээрмийн бүлэг ээлжилж одоо бие бинийгээ ерөнхий сайдаар томилол жүжиг тавиал ингэ сууж. За тэгвэл хувь хүнийхээ одоо систем болохгүй байгаа юм ч одоо хувь хүн ингээд дуртай ажиллаа хийж чадахгүй бол бас буруу болно. За энэ дээр жоохон соргог хандмаар байна. Тэгэхээр энэ 7-800 тэрбум төгрөг яг юунд зориулж төлөөд байна вэ? Яг ямар мис засал, ямар эмчилгээ, ямар оншилгоонд энийг төлөөд байна гэдгийг ер нь бол бас ингээд наривчилж ер нь жоохон ер нь бол ингээд нэг тийм ойлгомжтой л байгаа ах гэж бодож байна. Тэгэд би бол чин зөвхөн хэлэхэд би өөрөө санхүүгийн салбарын хүн. Тэгээ манай санхүүгийн салбар чинь бас яг энэ Монголын эрүүл мэндийн салбар, боловсролын салбар шиг дампуу байхгүй ер нь бол системийн хувьд тийм онц солигтой биш. За яг банкуд өндөр ашигтай ажилладаг гэдэг юм уу тийм байгаал баг. Гэтэ яг системээр бол их сул штэ. Тэгээ би бол яг өөрөө ганцаараа ингээд за би юу хийж чадах вэ? Одоо ганц зэрэг гэж хүн юу хийж чадах вэ гэдээ ингээд явсан. Тэгээ эндээс бас өөрөө үлгэр жишээ болох байх гэж бодож байна. Нэг хүний хүч чадал, хүч нөлөө гэдэг бол бүр аимшигтай том. Одоо one man одоо influence, one person influence гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт чиний чин зоригийн үзүүлэх нөлөөлөл гэдэг чинь бол чиний өөрийн чинь төсөөлөлд байхгүй айгу том байгаа шүү. Тэгэхээр энэ төсөөллийг өөртөө бий болгоод энд итгэж явах гэдэг бол өөрөө айгу чухал байдаг. Тэгэхээр нөгөө монголчуудын нэг Монголын одоо мэрэгэн олон үг байдаг л да. Гэхдээ нэг бас мэрэгэн бус үг байна л да. Төрийн төлөө огтон боож өгөхөд яах вэ? Би одоо нэг ганц эмчтэй одоо тэр эрүүл мэндийн сайд майд гэж ямар ч хүн байдгийг мэдэхгүй. Би яшиг гэдэг ийм хандлагаар бас үеийн манай одоо эмчнэр 35 жилийн турш явсан учраас эрүүл мэндийн реформ хийгдээгүй. Эмчнэр өөрсдөө шахаад дэлхийн хэмжээний эмнэлэгтэй болъё. Дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж тавья. Дэлхийн хэмжээний менежментийг оруулъя. Дэлхийн хэмжээний IT програмыг эмнэлгүүдэд нэвтрүүлье гэд эмчнэр өөрсдөө сүүлийн 35 жил шахаад шаардаад бослог гаргаад явсан бол тэр нь бас болчих байсан. За тэгэхээр нэг эмчийн одоо чин зориг эмчийн одоо потенциал, нөлөөлөл одоо энэ эрүүл мэндийн салбарт үзүүлэх энэ одоо юу гэдгийг одоо хүч нөлөө бол амар их. Энийг бол би айгүй олон жишээн дээр бол харсан. Тэгэхээр энэнд нэгдүгürt итгэхээс эхэлнэ. Чи чинь зөвхөн мөнгө олохгүйгүй бас аз жаргалтай амьдрал. Тэгэхээр аз жаргалтай амьдралыг чинь үндсээ өөрөө бас ийм их одоо үйлсийн төлөө энэ болохоо болцсон юмыг өөрчлөхийн төлөө явна гэдэг бол өөрөө бас хүнд аз жаргалыг өгдөг шүү дээ. Тэрнээс өдөн дэрэн дээр аз жаргал бий болдоггүй. Тэгэхээр нэгдүгürt энэ талаасаа хараад за тэгвэл тэр 7-800 тэрбум төгрөг яг ямар эмчилгээнд төлөөд байгаа монголчууд, Монголын ард түмэн. Тэрийг дэлхийн түвшинд сурмаар байна. Ерөөсөө л олон улсад л одоо бенчмарк тавина. Тэгэд дараагийн одоо монголчуудын дунд байдаг хортой бас нэг хоёр дахь буруу зүйл бол бид дэлхийн түвшинд хүрэх болоогүй шүү дээ. 200 жилийн дараа хүрэх шүү. 100 жилийн дараа хүрэх шүү гэд ингээд яриа сууж итэл дөнгөж сая тосхонд хөвөн одоо дээлтэй эски тавчиг өмссөн байсан хятадууд дэлхийн бүр хиймэл оюун ухаанаар тэргүүлчихлээ шүү дээ. 30 жилийн дотор. Тэгэхээр энэ бид нар ингээд нэг тийм сонио өөрснийгөө ингэж хуурсан, тайвшруулсан тий. Тэр одоо Америк чинь 200 жилэл хөгжсөн байхгүй юу? Тэгэхээр бид одоо нэг 200 жилийн дараа нэг гангийн үйлдвэр байгуулад тэгээд салгалж яваад нэг төмөр зам тавьж яваад тэгээд 1700 оны юм яриад байгаа байхгүй юу? Тэгэхэд тэр хооронд хятадн шууд AI хийгээл сошиал медиаг л WeChat, Alibaba юу гэл дэлхийг ингээд эзлээд одоо AI-аар суурилээд сууж штэ. Тэгэхээр дэлхийн түвшинд өөрийгөө тавих гэдэг бол нэгдүгээр одоо хоёрдугаар би нэгдүгürt хэлээ те. Нэг хүний хүч чадал хүлээн зөвшөөр, итэг. Нэг хүний ганц дайчин ганцаартай нэг хүний хүч чадал амар их үүдэж. Би өөрөө энийг амьдрал дээрээ одоо үзсэн. Монголын санхүүгийн зах, хөрөнгөний захыг хөгжүүлэх гээд би банкны холбооны ерөнхийлөгч явахад ингээд эргээд одоо харахад миний зүгээр ингээд хийсэн юм те. Хуруу хөдөлгөөл хийсэн юм болго ингээд маш том Монгол улсын эдийн засгийн даацтай ажлууд болж орж ирсэн байдаг. Тэгээ би боддог хэрвээ над чиг дахиад хүмүүсийн тоо арай олон болсон бол Монгол одоо бүр хөгжих байж ч гэдэг юм. Тэгэхэд би яг л чамтай адилхан те. Би одоо багшийн хүүхдээ эмчнэр манай гэр бүлд олон байсан ингээд яваал ингээл явж исэн байхгүй юу. Одоо яаж одоо энэ төр гээл том юм байдаг. Яам гээл сайднэр гээл одоо ухаантай хүмүүс байдаг байх гэж бодоод одоо гудамжинд ингээл алхаал амьдралаа эхлээд явж исэн. Тэгэхээр нэг хүний хүч чадалд итэг нэгдүгürt.
Хоёрдугаарт өөрийгөө шууд дэлхийн жишгт тавь. Энэ хоёрдугаар том гэгэр шүү. Энэ бол заавал мас. Тэгэхгүй монгол хүн яадаг. Би монгол хүн юм чинь би доогуур байх хэвээр. Хэрвээ чи доогуур байх хэвээр гэж бодвол чиний хүсэл бол ерөөсөө сайхан тааллаарч л болно. За энэ хоёрыг сэтгэл зүйн хувьд сэтгэл санаагаа цэвэрлэж тавиад тэгээд 3 дугаарт нь яах вэ гэхээр нэг мэрэгчлээ барьж аав тий. Яг дэлхийн түвшинд яг аль одоо чиглэлээр мэрэгшин. За жишээ нь одоо би зүгээр ярих уу тий. За суудлын өвчтөй болж байна. Монголчууд ч офисын ажил хийгээ суугаад байна. Тэгээ нуруу туурай муура юм өвддөг барьдаг одоо үе мөч яадаг идэг баахан юм нөхдүүд асуудал байна. Тэгээ ийм асуудлаас чинь жижиг гээд суугаад тахаар зовлонтой. Том гээд гадаад явахаар бас мөнгө төгрөгийн дийлэхгүй одоо $5,000 $10,000 болно. Тэгээ эрүүл мэндийн даатгал монголчууд угаасаа бүгд байхгүй. Тэгэхээр Монголд жишээ нь энэ одоо үе мөч за тэр булчин мэдрэлтэй энэ чиглэлээр мэрэгшээд тэр барай засал гэдэг юм уу эсвэл тэрийг одоо ямар аргаар яадаг одоо чат GPT те хиймэл оюун ухаанаас уншаад зохих курс юмд нь яагаад ингээ өөрөө нэгэнд их хэмжээний мэрэгчлийг эзэмшсэн учраас гүнзгийрүүл судлаад эмч хүн гэдэг бол ер нь номноос сурдаггүй гэж боддөг юм. Би өөрөө бас 9 үеийн мааран будамтай хүн л дээ. Манай өг одоо эцэг хүртэлтэй манай эмэг ихийн аав хүртэл дээшээ 9 үеэрээ говийн мааран байсан юм удамтай. Тэгэхээр манай гэр бүлд ер нь эмчнэр олон байдаг. Тэгээ би бол ингэж төсөөлдөг. Эмч байна гэдэг бол багш байхтай адилхан. Би яаж ч хүнд одоо яаж юм заах вэ гэдэг сурганы онол үзээд би багш болохгүй. Би тэр хүүхдүүдийнхээ төлөө шаналаад за маргааш очиод тэр нэг нүдэ бүлтээлгээ сууж байгаа хүүхдүүдэд амьдралд нь хэрэгтэй нэг 2 юм хэлээд өгчий гэж би шөнө нь чаналж хонж хар дар зүүдэлж ижил би багш болдог. Эмч хүн яг адилхан. Чи ямар ч мис заслын ямар ч техник онлын ном ангаахын их сургуультай авчид 5 онцон эзэн байгаад тэгээд чадахгүй л байгаа ш. Зөндөл тийм эмчнэр байгаа ах гэж бодож байна. Тэр яг нөгөө Гиппократийн тангарах гэдэг шиг те. Яг нөгөө эмчлэх гэж байгаа хүндээ бүх зүрх сэтгэлээ зарцуулаад, зориулаад энэ хүний одоо нурууг би яавал одоо өвдөхгүй аятаа таатаа одоо амьдралын нөхцөлийг бүрдүүлэх үгээд ингээ явхад өөрөө орж ирдэг ухаан гэж бодож. Тэгэхээр би бол энэ хүнд юм заах улс орон удирдах. За хүнд эмчлэх гэдэг ухааны бол 90% нь одоо чамд угаасаа байгаа энэ далд хумсар тархинд чинь байгаа чи өөрөө тэрийг ингэж тэр ажилдаа үнэхээр дурлаж тэр өвчтнөө тэр сурагчаа чин сэтгэлээсээ хайрлаж яж ингэж орж ирдэг ухаан. За тэгээ 10% бол яг нэг техникэл юм байгаа үст. Одоо ингээд хутга барайл хүний гидсийг нэгт чинь тийм биз. Тэр ур чадвар гэдэг чи одоо урлагийн одоо нөгөө уран зураг зурж байгаа юм шиг л юм байгаа ш. Тэгвэл одоо гуруула чин зэрэг заяа гуруула уран зураачийн курст явал Ван Гог шиг зураг зурч ил. Гүү штэ. Тэгэхээр тэр Ван Гог шиг зураг зурхын тулд тэр уран зурагтаа нэвт орох хэвээр. Тэгэхээр би тэгвэл хүний одоо гидсийг одоо ингээд зүсээд мис засал хийдэг одоо хутга барилтын техник анаах заалга л та. Би мис засалч сайн мис засалч ерөөсө болох чадахгүй л байхгүй юу. Гол нь тэгэхээр 90% чинь тэр чиний дурлаж тэр нөгөө нэг сонгосон мэрэгшилтэй ингэж бүр жинхэнэ орох асуудал байна. За тэгээд бас энэ манай подкастыг олон эмчнэр үзэж байгаа. Мэрэгшээ. Нэг ямаараа аас бол гэж ярьдаг ш. Нэг ямаараа одоо ингээд дэлхийн түвшинд өөрийгөө хөгжүүл. Энэ ухааны чинь 90% тань дотроос ундарч гарах хэрэгтэй. Уушээ таны далд хумсар тэр энерги нь байж байгаа. 10% бол техник. За тэр техник одоо баг YouTube дээр худлаа ярьсан хүнд одоо байгаа үсттэй айгүй бол байгаа шүү. Тэр одоо янз янзын эмчилгээний техник юмнууд YouTube дээр айгүй олон гоё видео байдаг шүү дээ. Би бас хаяа харж л байдаг юм. Ингээд мэрэгшгэд бол тэр цалин өсний асуудал одоо сарын 5 сая 10 саяын цалин хөлс орлого Монголд одоо олох бүрэн боломжтой. 20 сая төгрөг ч гэсэн олох боломжтой гэдэгт бол би 100% итгэлтэй байна. Яг тэгэхээр хоёулаа гадаад руу алдж байгаа 7-800 тэрбум төгрөгийг үлдээх тухай асуудал ярьж штэ тий. Тэгэл ингээд янз янзын чиглэлүүд байна л да. Одоо гоо сайхны чиглэл байж болж байна. За одоо дотрын өвчин монголчууд бүгдээрээ нөгөө элэг цэс одоод гэл ингээл явдаг. Тэгтэл яг одоо энэ чинь хаана очиод яаж эмчилтийн сошиал дээр гарч болж байна. Сошиал дээр бол одоо ийм бэлтгэл эм сурчилсан контент их байх шиг байна. Тэгвэл яг жинхэнэ эмч гэдэг утгаараа те нэг тийм орлогын, ашигын нэг тийм мөнгө хийх гэсэн гэдэг утгаараа биш ингээд орж ирж болж байна. За одоо юу вэ те гэмтлийн чиглэлээр байж болж байна. Одоо бас манай Монголын гэмтлийн эмчнэрийг бас сайн ингээд магтаж ярьдаг шүү дээ. Айгу
шуурхаа хурдан ажилдаг гэдэг. За нэг иймэрхүү зүгээр зөвлөгөө өгч чинь. Тэгэхээр мэрэгшээд явхад бол хувь хүний хувьд орлогоо бол нэмчих бүрэн боломжтой гэж харж байна. Яг бол мөнгө байгааг нь бид хараад байна. Мөнгө урсаад байгааг хараад байна. Хоёрдугаарт энэ системээс өөрчлөе. Ер нь ягаад солонгосчууд Монголд ирж эмчлүүлж болохгүй гэж. Одоо солонгост очир үүсээд Samsung эмнэлэгт одоо өмнө нь шууд очоод үзүүлчдэг байсан бол одоо 3 сар хүлээдэг болсон гинэ солонгос. Эн чинь юу гэсэн үг гэхээр бид нар өмнө нөгөө эрхүүгээс ч юм уу нэг улаан үдээс хүн авчирч эмчилнэ гэж ярьдаг байсан. Үгүй шүү дээ. Солонгосоос. Ягаад тэгэхээр нөгөө солонгосын нөгөө Samsung эмнэлэгт 3-4 сарын очир үүсчихээр яах нь Монголд ирдэг. Ингэж дандаа нэг тийм юм гуйлгч юм шиг боддог монголчууд те. Монголыг одоо дэлхийн эрүүл мэндийн төв болгох хаанаас хүн авчирх гэсэн улаан үдээс биш ээ. Японоос, Солонгосоос, Германаас, Америкаас авчирл. Одоо манай бас нэг Америкт гарцсан манай хамаатны хүн байдгийг. Тэгээд өнгөрсөн намар нэг мессежлберт орох гээд яг хоо аминд аюултай биш. Тэгсэн чинь ингээд 9 сард энэ одоо яаралтай ахуулахгүй болохгүй гэдэг. Тэгсэн 1 сард цаг өгч шүү дээ. Тэгээд 4 сар нөгөө ингээд зовёртойгоо хүлээгээд байж шүү дээ. Тэгэл эн чинь дэлхийн ингээд хэдий ч нэ баян болох тусам Америк байна уу, Солонгос байна уу, те магадгүй одоо Япон байна уу ингээд очртой болд. Нөгөө тэгвэл тэр хүнийг үгүй чи одоо 4 сар шаналаад явах вэ? Нааша Монгол руу өрөөд ир. Бид нар яг Америкийн төвшөнд ч наадах ч аваад өгч л гэж байгаа байхгүй юу? Тэгэд Америк хүний гарт хутга бариад зүү утас бариад одоо утгаараа зүсээд юм юм авчаад зүү утсаараа ингээ оёх. Монгол хүний гарт орохороо яач дахичдаг юм. Салгалаад одоо хамаг юм зүсээд мүсээд буруу юм зүсээ хийдэг юм. Энийг чинь л одоо болчихъя гэдэг байхгүй юу? Энийг чинь л болж. Энийгээ болол Америкийн мессаслын эмчээс одоо магадгүй 2 дахин амтх үнээр. Одоо тэгээ манай тэр хүний одоо хагалгаа хэд болсон мэдэхгүй одоо бодвол 10-20 мянган доллар болов байлгүй тий? Иймэрхүү маягаар нэг ийм байдлаар хараад жоохон яваад үзтээ урт хугацаанд бол ер нь асуудалгүй л гэж бодож байна би бол. Миний бас одоо ингээд санаа зовоод байгаа юм эргүүлээд би өөрийнхөө карьерийн хувьд ингээд шилжилт хийхэд миний одоо нэг арга гэр бүлийн хувьд бас яг санхүүгийн хувьд би нэг тийм амар хүнд он жилүүдийг бас туулуулмааргүй байгаа. Тэгэхээр яг энэ дээр одоо бас яг ийм зүйлийг бодож байгаа айгүй олон тийм эртний эмчнэр ч үгүй юм уу эсвэл бол залуу эмчнэр маш олон эмчнэр ингээд ийм юмтэй тулгарч байгаа бох. Тэгэхээр яг эмч нарын хувьд санхүүгийн хувьд энэ санхүүгээ яаж яг энэ хугацаанд ингээд зөв баримталж авч явбал одоо харьцангуй санхүүгийн хувьд тийм асуудал багтайгаар Одоо чин зөргөө үзэгчдэд ойлгомжтой байдлаар хэлээд өгдөө. Резидент эмч чи одоо full бүтэн цагийн ажил хийнэ гэсэн үг үү? Full time. За. бүтэн цагийн ажил тэгэхээр ер нь Гэхдээ залуу авахгүй. Тэ юу яаж байгаа ингэж байгаа нөгөө сарын 900 орчим мянган төгрөгийн цалинтай. Тэгээ тэндээсээ одоо нөгөө даатгал юмнуудаа төрлөөд 700 мянган төгрөг авдаг байгаад байгаа. Тэгээ нөгөө сарын ажлын хувьд бол яг өдрийн 8 цагаараа тэгээ 7 хоногт 3-4 удаа жижигт хондог. Тэгээ тийм байгаад байгаа. Тэгээ яг ийм нөхцөлд эргүүлээд би өөрөө ачаалттай юм сураад карьераа өсгөө явж байгаа ч гэсэн эргүүлээд ардаа бас нэг арга ирээ хайж болохгүй байгаад идэг. Тэр нь одоо хэдийн хугацаанд үргэлжлэх ёстой юм. За ангахаа төгслөө тэгээ резидент болдог гэж ойлгосон тийм. Тэгээд ер нь нэг 2 жил яг 2 жил гэж байгаа. Тэгээ 2 жилийнхээ араас нь резидентийн араас олгох хэмжээгээ дахиад бас хийгээ явдаг. Тэгээ хийж яваад яг энэ 2-3 жилийн хугацаанд дууссаны дараа бол дахиад одоо нөгөө нэг яг шатлалаараа хамгийн доод цалингаас эхлээд одоо цалинж явдаг гэсэн үг. Тэнгүүд яг нөгөө резидентийн төгсөөд ажлын байран дээр гарангуут яг эмчийн яг улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмчийн цалин бол нэг сая 600 мянгаас эхэлж байгаа хамгийн ихнийх нь. Тийм тэгээ яг нөгөө хувийн эмнэлэг энтерт яг хэрвээ төгсөөд одоо амжилттай байгаад орж чадах юм бол хувийн эмнэлэгт бол яг нэг 2 саяас 2.5 саяын цалинтай ажиллана гэж ойлгож болж байгаа. Тэгэхээр ерөнхий яг нөгөө санхүүгийн хувьд бас нэлээд тийм ээдрээтэй. Тэгэхээр энийг одоо бас хэрхэн эвтэйхэн байдлаар одоо ингэ зохицуулаад аваа гарах. Одоо энэ чинь нэг 4-5 жилийн зав шүү дээ ер нь. Тэгэхээр энэ дээр одоо шилжилтийг хэрхэн гоё цэвэрхэн хийх. Чи бол яг одоо төгссөн байгаа гэсэн үг үү те? Тэгээ төгссөн байгаа. Гэхдээ одоо нэг өөр байгууллагт одоо маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа юм уу? Резидент эхлээгүй байгаа гэсэн үг үү? Тий, эхлэегүй. Одоо яг нэг шилжилтээ хийх гээд гэхдээ хийхээс өмнө мэдээж одоо өөрийнхөө санхүү
маш олон асуудлуудаас зэгцлэх шаардлага тулгараад байгаа юм л та. За. Маркетингийн чиглэл нь ямар хөө ажил хийдэг? Юу яадаг одоо ерөнхийдөө нэг эмийн компанид одоо нэг бүтээгдэхүүн танилцуулах одоо тиймэрхүү байдлаар. За би яг эрүүл мэндийн салбарын хүн биш учраас ер нь бол одоо чи хийж штт те. Тэгэхээр тодорхой санхүүгийн хоримтлал бий болгоод одоо резидент рүү орохоос өмнө гэсэн. Резидент рүү орчхоор давхар ажил хийх завгүй юм байна гэж ойлголоо. Тий, ер нь боломжгүй гэсэн. Давхар уус ажил зөвшөөрдөг үү? Тэгэхээр хэсэг нэг газар ажиллаж одоо санхүүгийн хоримтлал үүсгээд за тэр хоримтлалаа одоо тэр резидент хийж явахдаа тэр хоримтлаасаа зарцуулах байдлаар л явах ихний сонголт. Хоёр дахь нь болохоор зээл авах гэдэг ийм хоёр сонголт байгаа юм байна. Тэгээд баруунд яадаг үлээгээд би эргээд сансан чинь баруунд болохоор зээл өгдөг. Гэхдээ тэнд чинь зээлийн хүүн нөгөө жилийн 7-8% хүүн бага учраас хүн ингээд сурахтаа болон резидентээр ажиллахдаа зээлээ аваад одоо амьдралаа зохицуулчаад тэгээд ажил дээр гараад эргэж төлдөг байхгүй юу? Монголд болохоор одоо нөө зээлийн хүү маань өндөр учраас эргээд тэр зээлийнхээ хүүнд цохиулсаар байтал нэлээ асуудал үүснэ. Тэгэхээр чамд үлдэж байгаа цорын ганц сонголт бол одоо аль болох хамгийн өндөр цалинтай ажилд хамгийн өндөр бүтээмжтэй ажиллаад санхүүгийн юм тодорхой хуримтлал бий болгоод тэгээд тэр хуримтлалаараа л одоо саяны юмыг давж гарах ийм л одоо гарц харагдаж байна. Хэрвээ одоо аав ээж гэдэг юм уу хамаатан садан чинь тусалж дэмжихгүй гэвэл тэгээ энэ бол одоо чи бол илүү системийн асуудлыг тайлбарлаж байна л да. Энэ бол нөгөө эмч нарыг бити эмч болоо л гэсэн системтэй биш л Монгол улс чинь. Тэгээ энэ бол одоо үнэхээр одоо хариуцлагагүй юу ерөнхий сайд нар ерөнхийлөгч нар одоо үнэхээр ажилдаа хайн ганцсан тэтгэврийн зээл тэглэж гэн гэл 500 тэрбум тараагаад хайчдаг. Тэгж ингэж гэн гэл 400 тэрбум 300 тэрбум жижиг дунд үйлдвэр мөлдөрвөл ингээд хэдэн зуун тэрмаар нь ингээд тараагаад хайчдаг юм чинь энэ систем рүү хөрөнгө оруулалт орж явах хэрэгтэй байсан байхгүй юу? Одоо чинь эмчнэрт зориулсан резидент эмчнэрт зориулсан баг хүүтэй зээл байгуулдаг ч олгодог ч юм уу. За тэгэхээр одоо чиний хувьд бол ажлын туршлага харьцангуй бага. Тэгээ эмчийн мэрэгчлэлтэй байгаа. Ер нь бол компаниуд дээр ер нь маш их одоо тийм төсөл хөтөлбөрөө урагш нь явуулах хэрэгцээнүүд байна. Зүгээр манаа дээр гээл харж байхад. Ер нь одоо би одоо энэ топ компаниудын захирлуудтай ярьж байхад гаццсан төсөл хөтөлбөр маш их. За энэ төсөл хөтөлбөрийг нь явуулаад өгвөл бас одоо юу гэдгийг 10, 20, 30, 40 саяын бонус өгдөг ч юм уу те. Ийм хүсэлтэй бас байгууллагууд нэлээд байх шиг байна. Тэгэхээр яг эмчийнхээ мэрэгчлийг дагуулад тэр шугамар нь гэх юм уу? Нэг компанид нэг том асуудлыг шийдэж өгөөд нэг жилийн хугацаанд ч юм уу, жил хагасын хугацаанд ч юм уу ингээд хөлс бонусаа тохироод нэг юм мөнгөтэй болж болох юм болов. Мэдээч чамаас маш их юм шаардна. Айгуу том шийдэл гаргаж өгөх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Ер нь зүгээр би чамд нөгөө чи бизнесийн салбарын хүн биш учраас би ихэд Монголын том компаниуд бол ингээ асуудалтай живээд ерөөсөө ингээд гацаад ийм айгүй хүнд байдалтай болчлоо. Ер нь ажиллах хүчний хомсдод орцсон гэсэн үг. Бүтээмжийн асуудалд орцсон. Ажил хийдэг хүн олдгоо байсан. Яагаад тэгэхээр нөгөө 10 жил нь муу 10 жилээс нь төгсөө гараад ирэхээр ихтэй сургуулиуд нь таараа учраас ихтэй сургуулаас шууд эн чинь компани дээр ороод ажил хийдэг хүн орж ирэх хэрэгтэй байтал суралцж байгаа хүн орж ирээд тэднийг эргэж сургасаар гад ингээд Монголын компаниуд ер нь туйлдаа дуусчлаа юм л да. Тэгэхээр чиний бет бол за бүр топ компанид бол хэрэггүй байх. Чи нөгөө зах зээлд байршсан учраас яг менежмент юм нь тийм сайн биш боловч хэдэн зуун тэрбум төгрөгийн ашиг бол олоод байгаа шүү дээ бид нар харж байгаа тэрийг. Зүгээр сууж байгаад бас олж байгаа юм байна. Яг энэ нөгөө нухчаан дунд явж байгаа жижиг дунд компаниуд. Эдгээр чинь бол олж байгаа 1 сая төгрөг болгоно хөлсөө урсгаж олдог учраас эдгээр энэ төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг аягүй сайн ойлгож байна. Одоо зүгээр нэг 90 онд нэг юм хөвчлөлаар авцсан ч юм уу эсвэл яг зөв байршил дээр байсан компанийн хувьд бол одоо ингээд тийм заавал нэг тийм сайн ажилтнууд байхгүй ч гэсэн яах нь жилийн 50 тэрбум 100 тэрбумын ашиг олоод
яваад ш. Тэгэхээр яг тэр хүмүүс бол бид нар мундаг учраас олж яах гэж бодож байгаа. Би өөрөө стратеги судлаач хүний хувьд бол юу болж байгааг мэдчихэл байгаа. Тэгэхээр ийм улсууд руу бол чи ийм том компаниудад одоо ажилд орох гээд нэг хэрэггүй. Одоо залуучууд бас энийг дагуулаа хэлэхэд 21-22-т сургууль төгсөөд том корпорацид орно гэж аягүй мөрөөдөж байгаа байхгүй. Гэтэл чи тэнд хэрэгтэй юу? Зүгээр суужаад 500 тэрбум, 300 тэрбум, 200 тэрбумын цэвэр ашиг олж байгаа. Чи тэнд яг хэрэгтэй юм уу? Яах гэж байгаа. За юм сурах гэж байгаа бол болж лээ тий. Энэ чин зориг шиг залуучуудын хувьд бол яг жижиг дунд компаниудаар очиод сайхан шударгаар тохиролцоол. За би жил ажиллая, 2 жил ажиллая. Танай компанид ер нь бол нэг компанид дунджаар 7-оос 10 толгойн өвчин байдیں۔ Би жижиг дунд компаниг ярьж шүү. За одоо олон улсын зах зээл дээр харахад яах юм бэ? За IT-ийн систем ч гэдэг юм. За сургалтын систем ч гэдэг юм. Одоо харилцагчийн судалгаач гэдэг. Ерөөс юу ч байхгүй Монголд. Америкт ч юм бол энэ чинь нөгөө консультант компаниуд, зөвлөх компаниуд шийдээд өгч. IT-г нь IT-ийн компани нэрээд төгс шийдээд өгч. Маркетинг компани үрж ирээ шийдээд өгч. Судалгааг нь судалгааны компани хийгээд өгч. Тэ? Ингээд аутсорс хийгээд бүх юм ингээ аутсорс гэж ярьж байгаа ингээд мэрэгжлийн хүмүүс тарааж өгөө. Тэгээд тэр нь мэрэгжлийн сервис үзэл. Одоо манайхаар бол жишээ авбал одоо өсчөнд ороод өсчөнтэйгээ нийлээд өөрийнхөө өс мөсийг ингээ хайж урьцсан ингээд засаж байгаа юм шиг юм болж байгаа хгүй. Тэгээд тэр нь одоо хачин амир үзлийн юм болж молоод гарч байгаа юм шиг болоод байгаа юм. Тэгээд ийм аутсорс байхгүй болохоор компаниуд бүх юмыг дотроо шийдэх гэж оролдож байгаа. Нөгөө дотор чинь нөгөө нэг улсууд ч юм байж. Тэгээд гайгүй боловсон хүчин чинь нөгөө топ нөгөө 10-20 компани руу орчин. Гадаадын төсөл хөтөлбөр рүү орчин. Тэгээд жижиг дунд дээр чинь бүр ингээ хөнгүү болцсон юм байгаа. Тэгэхээр одоо чи зүгээр ажилтан маягаар оруулж чамайг тоохгүй. Ягаад тэгэхээр нөгөө хөлөгтүүлсаар гас урцсан юм чинь за энэ ч гэсэн юм чадахгүй үсттэй гэл ингээл байж. Тэгэхээр шууд ороод тохиролцоо их хэрэгтэй байхгүй юу? За ажиглалаа за танай одоо тэр компанийнхаа CEO гүйцэтгэх захирал тузын дарга дээр нь орол за танай компанир 7 ажил асуудал байдаг юм байна. Шийдэгдээгүй 7 жил болцсон юм байна. За би энэ нэг асуудлыг жилийн дотор шийдэе. За надад 30 сая төгрөг өгчих гэд бол одоо би бодоход бол зөв захын компани л өгнө. Ягаад тэгэхээр 7 жил шийдэггүй 7 асуудал байхгүй юу? Дахиад 7 жил болсон ч шийдэгдэхгүй гэдгийг тэр гүйцэтгэх захирал маш сайн мэдж байгаа. Одоо ямар асуудал байгаа гэхээр ерөөсөө нэг талд нь баахан цалин баг байна. Бушуухан гадаад гарах юмсан гэсэн Монгол залуу ажилчид. Нөгөө талд нь баахан компани эзэд үгүй ажил хийдэг одоо хүн нь олддог юм бол мөнгөний өччих юмсан. Би тэгээд яг энэ хоёрын дунд байдаг учраас бүр гайхаад энэ одоо би энийг олохгүй ингээд хоёр сохор хүн ингээд тэмтчихэд харахгүй өрөөнд одоо алхаад байгаа юм шиг ийм байдал үүсчихэд. Тэгэхээр би зүгээр чин зоригт хэлэхэд чи өөрөө үнэхээр тодорхой төсөл тодорхой яг одоо ямар чиглэл байхыг би мэдэхгүй байна. Маркетинг байвал одоо тий яг маркетингийн чинь би ийм төвшөнд гаргаад борлуулалтыг чинь ингээд 3 дахь өсгöd өгөө. Энэ л баггүй юу? Тэгээд би бүх борлуулалтын чинь журам маркетингийн чинь процесс ингээд заавар гарын авлагыг би бүгдийг чи ChatGPT нийлээд бичиж штэ. Ингээд гаргаад ингээд би хойно юм үлдээгээд би ингээд явъя. Гэл тэгэхэд бол заал хиндэ ер нь. За нэг тийм л зөвлөгөө өгмөр байна. Тэгээд чин зөрөгтэй амжилт хүсье. Тэгээд ямар ч цаа одоо энэ 2-3 жилийн бас санхүүгийн шуургыг давж гараад тэгээд Монгол улсын алдарт эрүүл мэндийн реформ хийх алдарт эмч болоосой гэж хүсэн өрөөё. би яг санджлаа нэг ковидын дараа нилээд амар хашил хөдлөөд тэгээ Монголд эмнэлэгт үзүүлсэн чи ерөөс учрыг олж чадахгүй бичиж өгсөн одоо нөгөө энэ тань ерөөс ингээ үйлчлэхгүй бүр амар болгоодсон байхгүй тэгээ би чи бүр тэр өдгөө бүр бараг мах идчихдэг ойлоод ямар ч хамтлагчгүй ямар ч үгүй бүр ингээд бараг нөгөө нэг гэгэрсэн хүн болж байгаа байхгүй тэгээд ингээ судалсаар байгаад нөгөө нэг гадаад ч амар үнэтэй том эмнэлэг рүү н очиж он зориод очиод билетнийхаа мөнгийг цагийн авж байгаа очоо буудал тэ ингээд амар их мөнгө зарцуулаад тэгээ очиод би үзүүлсэн чи ямар хариу авсан гэж уучлаарай ямар шалтгаанаас ингэж таагч мэдэхгүй амжилт хүсье гэсэн шүү дээ. Гэхдээ харин тэгэхээр нэг гадны эмнэлэг гэдэг чинь ангаахан онол бол дэлхийд баярын ил байгаа шүү дээ. Тэр одоо тэр Америкийн солонгосын эмчнэрийн үзээд байгаа тэр номнууд чинь бэлэн байж байгаа. Бүх эмчилгээний технологи бэлэн байж. Тэрийг бид нар өнөөдөр татаж аваад ер нь жоох үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд яг хуу саяны чин зөргийн ярианаас сонсоход бол
ерөөсөө юм махны машинд эргүүлчихдэг юм байл. Тэр нь эмч бити болоод гэж шүү дээ. Харин тийм л. Тэгээ эмч бол одоо сайхан цагтай мөнгөтэй хүний л ажил болж байна. Яг тэгээд чин сэтгэлээсээ явж байгаа улсууд мөнгөгүйгээсээ болоод эмч болох ажилласаа мохох ийм л юм л болж л байгаа юм байна л да. Тэгээд би яг өнөөдөр өглөө боловсролын реформо хийхийн оронд багш нарын цалин нэмэхгүйгээд хэрүүлэхэ болооч гэгээд бас жиргэн дээр жиргээд хэрүүлийн алим шидчихэд очиж байгаа. Яг тэр өнөөдөр боловсролын салбар гэдэг чинь хүүхдүүдийн тусайн тулд байгаа. 700 мянган хүүхд сурж байгаа ш дунд сургууль. Энэ 700 мянган хүүхд ямар мэдлэг чадвартай болох ёстой вэ гэдгээ эхлээд боловсролын яам ерөнхий сайд хоёр тодорхойлох ёстой. За тэгвэл энэ боловсрол мэдлэг чадварыг энэ 700 мянган хүүхдэд хэн өгөх юм? Яаж өгөх юм? Тэр өгөх гэж байгаа хүн ямар хүн байх юм? Ямар дүр төрхтэй, ямар ур чадвартай, яадаг идэг хүн байх юм? Тэр хүн ямар ажил хийж тэр мэдлэг ур чадварыг өгөх юм? За энийх нь хөлс хэд байх вэ гэдэг чинь ингээд дарааллын зөв ингэж ярихыг л нөгөө стратеги менежментийн ухаан гэдэг хэвгүй. Тэгэхгүй одоо ингээд багш нарын цалин нэмнэ. Тэгээд угаасаа хүрэхгүй. Тэнгууд эмчнэр нь одоо цалин бага байна. Ингээд нэмнэ. Гэтэл эмнэлгийн үйлчлэгээ сайжрахгүй нөгөө 700 мянган хүүхдийн хувь заяач бүрхэх болоод ингээд улсаараа ингээд ийм тамийн тоогоор л ингээд Бүрслүүлээ юмных нь үнэн нэмэгдээд тэгээ нөгөө юм тий ялгаагүй хаад нэмэгдсэн цалин нь ялгаагүй өртөгтэй яваа. тий одоо төгрөгийн аншаа алдчихж штэ. Төгрөгийнхөө аншиг болохоор одоо баг төгрөгийн анш сулархан сайн, доллар өсчөөв сайн гэж боддог хүмүүс бас сангийн Монгол банк байна штэ. Одоо өнөөдөр хүртэл. Бүр эн ч одоо галзуу солиотой юу гэх юм одоо нөгөө Алис гайхамшигын орнд гэдэг нэг юу гэдэг үстэй юм галзуучуудын орон шиг юм руу яваад орчдөг. Ийм л юм л болж байгаа байхгүй ерөөс. Тэгэхээр бид нар өнөөдөр төгрөгийн аншаа долларын эсрэг таг гацаах хэрэгтэй. Хүчээр барьж болохгүй ойлгомжтой. Эдийн засгийн онолын хувьд хүчээр барьж болохгүй. Гэхдээ тэр нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тэр чинь өөрөө улсын хурлын дарга ерөнхий сайдын ажил байхгүй юу? Сангийн яамны ажил. За ингэж яагаад цалингаа нэмэх хэрэгтэй. Цалингаа нэмэхдээ за багшийн цалин бол одоо 5 сая төгрөг байна. Тэгвэл чи бол хүн дэм заах гээд багш хийгээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр ийм ур чадвартай, ийм мэдлэгтэй дэлхийн төвшөнд сургалт заадаг байх ёстойгоо шаардах шалгуураа тавих ёстой. Эцсийн дүндээ бид 700 мянган хүүхдийг ирээдүйд том эдийн засгийн хүч болгож гаргах гэдэг шүү дээ. Тэгээ ингээд нөгөө нэг өрөм дотроос өтдөг гэдэг шиг ингээд боловсрал эрүүл мэндийн салбараа 90 онд хайсны одоо горыг ингээд дамс чинь цаашд одоо улам дамжир. Оо сайн байна уу? Ганцаараг подкастаас салбагдж байна. Намайг ганц зэрэг гэдэг. Амдаа юм. За. Амдаа байна. Юуны одоо ерөнхийдөө бол эрүүл мэндийн чиглэлээр төрийн бус байгууллагын үүсгэх захиад гэдэг байхгүй. Тийм. Тэгээд яг хуу одоо ер нь бол нэг 8 9 жил ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө төрийн бус байгууллагуудыг анзаараад хахад яг хуу ингээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг тиймэрхүү байдлаар санхүүжилттэй болдог. Гэхдээ одоо нэг урт хугацааны төсөл нь дуусчихаар хүний нөөцөө алдчихдаг. Тэгээд нөгөө доктортой байдлаа хангаж чадахгүй тийм юм ерөнхийдөө анзаарагдаад тэгээд ерөнхийдөө ер нь дотоодоос яаж мөнгө босгох тийм бол тийм тэг талаар танаас ерөнхийдөө зөвлөгөө авах гэдэг асуудал. Зөв. Тэгэхээр танаа төрийн бус байгуулагч нь эрүүл мэндийн судалгаа гэсэн үг үү те? Судалгааны болцоо. Тийм ерөнхийдөө бол сүргийн өвчний чиглэлийн судалгаа тэгээд олон нийтийн оролцоо нөлөөллийн ажил гэдэг тэгээд мэрэгчлүүдийг чадваржуулах гэдэг үндсэн 4 чиглэлээр ажилладаг. Тэгээд ерөнхийдөө бол санхүүжилт нь бол олон улсын төслөс хамааралтай. Тэгээд олон улсын урт хугацааны том төсөл бол дуусах үед энэ нөгөө gap үе гарна шүү дээ. Тэр үед бол ингээд нэг жоохон санхүүгийн хувьд жоохон тоглолттой болж ирдэг. Танаа судалгааны хэрэглэгч хин эрүүл мэндийн яам юм уу? Ганц эрүүл мэндийн яам бол биш л дээ. Тухайлбал манай нэг судалгаа бол бүр дэлхийн одоо эмчийн бодлогод өөрчлөлт оруулаад ДНБ удирдамжинд өөрчлөлт оруулах тийм олон төвч судалгааны нэг хэсэг болж байна. Тэгэхээр яг ганц зэрэгөө юм тийм байна ойлголоо. Тэгэхээр ингэж байгаа юм. Одоо энэ Дэлхийн банк, одоо Азийн хөгжлийн банк ч гэдэг юм уу, нүүбийн санхүүжилт төр маш олон төсөл хөтөлбөр 90 оноос хойш явсан.
За ингээд судалгаа, бодлогын зөвлөмжүүд гардаг. Тэгээ нэг нь ч одоо ажил хэрэг болоогүй хэдүүлээ ингээд 2026 онд сууж. За шалтгаан ойлгомжтой нөгөө 1.5 жилийн настай сайд. Мэргэжлийн бус сайд. Салбараа огт мэдгүй мэргэжлийн бус, улс төрч, улс төрийн одоо сонгуулийн шагнал маягаар нэг багийн сайд боллоо. Тэгээд салбараа ойлгох гээд ухамдчийтл огцроод дараагийн сайд нь орж ирээд ингээ 36 дахь жилдээ ингээд яваад наад нөгөө бодлого зөвлөмжүүд чинь ингээд ажил болохгүй болохоор би нөгөө суурийг чи ярьж шүү танаа төрийн бус байгуулгын. Тэгэхээр угаасаа суураасаа ингээд нэг тийм суур муутай байшин шиг болчиход байгаа. За тэгвэл бид чинь иргэний ардчилсан нийгэм шүү дээ. Тэгэхээр энэ судалгаа хөтөлбөр зөвлөмжүүдийг бол иргэд рүү хандуулах хэрэгтэй. Энэ нөгөө судалгааны дүгнэлтүүд, энэ ойлголтуудыг яах нь вэ? Иргэдэд сошиал медиагаар хүргэх хэрэгтэй байна. Танаа төрийн бус байгууллага урт хугацаанд оршин тогтны. Төрийн бус байгууллага яах гэж вэ? Нийгэмд эерэг өөрчлөлт оруулах гэж. Нийгэмд эерэг өөрчлөлт оруулъя гэж байгаа бол сошиал медиа дээр гараад энэ хийж байгаа судалгаанууд энэний одоо яг бодлогод одоо орох ёстой зохих энэ мэдээлэл ойлголтуудыг бол олон нийтэд түгээх ёстой. За энийг хийдэг маркетингийн хүн гэж байхгүй. Дэлхийд байхгүй. Чи өөрөө гүйцэтгэх захирлын хувьд л одоо тархитлогоо л ажилуулна. Шөн 4 цагт хар дард зүүднэ. Хагас сайн бүтэн сайнжин тэрийгэ бодно. Би эртээд YouTube харж байлаа л да. Тэгсэн нэг одоо 13 4 настай Монгол охин юм уу? Нэг өдрийн өмнө хийсэн бичлэгийг нь 273 мянган үзсэн байгаа байхгүй юу? За энэ бол чиний одоо хүрх стандарт. Нэг ийм 10 эдтэй охин тэгээ монгол хэлээр хийсэн юм чи гадаадууд үзээгүй ш таараа. Нэг өдрийн дотор 273 мянган үзэлт авчиж байгаа. За тэгээ хийж байгаа контент бол одоо өөрөө бодвол хүүхдүүдэд зориулсан нэг ийм одоо хөнгөн маягийн те одоо яасан чи нэг ийм шинэ Google-тэй кино гарлаа гэж ярьсан ч юм уу нэг ийм л контент байх шүү. 273 мянган монгол одоо хүүхэд за тэр 10 минутаа ингээд зарцуулаад тийм үү. Тэгэхээр 2 сая 730 мянган минут гэсэн үг. За тэгэхэд танаа чиний удирж байгаа төрийн бус байгууллагын ийм судалгаа хийлээ. Ард түмэн энийг ойлгооч мэдээч гэд ингээд тавьж байгаа юм чи хэдэн үүсэх юм бэ? За ингээ 273 мянга гэд би чамд стандарт тогтоолоо шүү. За одоо энэ бол чиний алтан гац одон гэдэг шиг ингээл явна. За ингэхээр олон нийт танаа хийж байгаа судалгаа зөвлөгөөг ойлгоод ирэхээр Монголын санхүүжүүлэгч нар гарч ирнэ. Яагаад тэгэхээр одоо чи чинь манай компани дээр ч юм уу ирээд би ийм судалгаа хийдэг гэвэл би хэлнэ шүү. Окей чи судалгаа хийгээд яах юм? Бодлогод нөлөөлж чадах юм уу гэж асууна. Чиний судалгаа чинь зүгээр хин нэг компьютер дээр хадгалагдаад Дэлхийн банкныхаа алга ташаад Азийн хөгжлийн банкныхаа инээлтэд гадны зөвлөхөд баахан зоос аваад явдаг бол Монголын бизнесмэнүүд ч одоо хэрсүү болцсон. Хин нэгний шүүгэн мартагдах бол санхүүжүүлэхгүй л гэж хэлнэ. Эсвэргээр энэ ард түмний хүртэл болгочлоо. Ард түмэн дэмжлээ. Ард түмнийг дэмжсэн учраас нөгөө сайд ч өөрөө популист амтан л байгаа шүү дээ. Одоо та нар энэ Монголын улс төрчдийг харж байгаа шүү дээ. Сошиал дээр хаана ямар шууган гарна тэрийг дагаж шийдвэр гаргадаг боллоо шүү. Төрийн бодлого гэж байна. Тэгвэл одоо тэгэл сошиал дээр шүүгүүл тий наад бодлого зөв юм аа шүүгүүл. Одоо буруу юм шүүгээд буруу шийдвэр гаргаад байна шүү. Тэгвэл зөв юм аа шүүгүүлээд гарга. Тэгэхээр би бол танай төрийн бус байгууллагын стратеги бол engagement англиар хэлдэг шүү. Public engagement заяа. Тэрийгэ чи одоо монголоор хэлэх юм бол олон нийтийн дэмжлэгийг олон нийтийн хүртээлийг энийг хийх гол үндсэн хэрэгсэл бол сошиал медиа. Сошиал медиа дээр контент байна. За тэгээд мэдхгүй чи тэр YouTube-ийн 270 мянга үзэж байгаа видеог одоо секундээр нь задлан анализ, задлан шинжилгээ хийгээд үзээд суралцаад тэр 13-та 12-та тэр 8 настай хүүхдүүдээс одоо суралц. Яагаад бол би чамд хэллээ шүү дээ. Муу мэдээ бөгөөд сайн мэдээ. Сайн мэдээний үгээр Харвард энийг чам зааж чадахгүй. Дэлхийн ямар ч маркетингийн курс чамд энийг зааж чадахгүй. Муу мэдээ нь тэр чи хүүхдүүд хийгээд байна. Чи бид нар бол арай жоохон хөшөрцөн ойлгохгүй. Тэгээд одоо ойлгондоо одоо адилхан тарих заяас юм ч тэгээд ойлгож болох байлгүй. Би бол ийм яаж. За ингэх юм бол Монголын компаниуд орж ирээд санхүүжүүлнэ.
Чиний нөгөө дундалт нь gap одоо юм нэг юм алдагдал үүсээд байна шүү дээ хугацааны. Энэ бол ер нь шийдэгдэнэ гэж харж байна. За юу гэж бодож байна? Тэгээ яг саяны таны хэлсэн дээр манай төрийн бус байгууллагад тухайлбал тэр олон төвд нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөржинд өөрчлөлт оруулсан судалгааны ажил бол 2 жилийн хугацаанд эхлэгдэг эмчилгээг 9 сар болгож богиносгоод бүр тариагүй болгосон ийм судалгааг хийгээд тэр нь одоо бүх улсуудад хэрэгжиж байгаа. Хоёрдугаарт сошиал медиаг ер нь бол ашиглаж үзсэн л дээ. Манай нэг 4 видео бол нэгдсэн байдлаар нэг сая 400 мянган үзэлттэй бараг 4 сая орчим хандлттай тийм бичлэгүүд хийгдэж үзсэн. Гэхдээ тэр дахиад нөгөө нэг тодорхой хэмжээний санхүүжилтийн хүрээнд хийсэн тий. Тэгэл тэр төсөл маань дуусчлаа. Дараагийнхаа үргэлжлүүлэх гэхээр санхүүжилт яг тэрэн дээр дөрөсөн санхүүжилт байхгүй болчихно. Ганц зэрэг одоо нөгөө наа чин нөгөө чи өтөр арай хөгштөөд байна гэд. Тэр саяны миний ярьсан 10 хэдэн настай хөгч чинь видео их төсөвгүй штэ. Гар утсаа барьж байгаа л за нэг 20 мянган төгрөгийн нэг стик юу лээ нэг ийм сонгодог стик тавьж байгаа л хийгээл 270 мянга үзэлт авч байгаа ш. 7 хоногтоо сая гаруй үзэлт аваад явчихж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө бүх юмыг заавал нэг ийм агентлаг хөслөө тэрэнд нэг видеонд нь 5 сая төгрөг тийм могт байхгүй. Яг өөрөө сууж байгаа л сошиал медиагийн одоо гайхамшигтай давуу тал нь энэ байхгүй юу? Чи бид нар нөгөө одоо чиний хоолойг сонсохоор надаас бол залуу юм шиг байна. Гэхдээ би өөрийнхөө үеийнхний захирлуудыг хэлдэг. Та нар бол динозаврын тархитай те. Ингээл нэг юм хийн гэхээр нэг агентлаг хөлслөн тэгнэ ингэнэ. Энд нэг хүүхдүүд 8 9 настай хүүхдүүд гарч 20 сая үзэлт энэ төр аваад хядаа ичж байгаа байхгүй. Тэгэхээр тэндээс ерөөсөө ингээд яаж чадахгүй суралцахгүй гэх юм уу? Тэгэхээр тэрийг бол чи тэгэж тэр ерөөсөө нэгч төгрөний өртөггүй л хийн. Тэгжил бодох хэрэгтэй. За тэгэд дахиад зөөр судалгаа тэр баяр хүргэе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт бас ингэж орсон. Наач барыг Нобелийн шагнал авахар юм хийсэн юм шүү та чинь. Тэр мэрэнд өөрсдөө тодорхойлооч. Тэ? Хамтын ажил болохоор Хамаагүй шүү. Тэгээд заавал олуула Нобелийн шагналыг чи хэдүүл авдаг шүү. Ер нь гэхдээ ингээд тийм шагнал мангаллыг бас аваад тэ одоо яахан дээр судалгаа бол маш дутуу байгаа. Би зүгээр ганцхан л юм хэлээ. Номер 1 нас баралтын шалтгаан зүрх судас тийм үү? 7000 гаруй хүн нас орж байгаа жилдээ. Гэтэл энэ нь судас задралтаас болсон юм уу? Судас бөглөрснөөс болсон юм уу? Судсан тархиндаа бөглөрч цус харвснаас болсон юм уу? Эсвэл уушгины одоо болон зүрхний судас бөглөрч тэнд хүчил төрөгчийн дутагдлаас ингээд нас орж байгаа гэдэг судалгаа байхгүй. Жишээлбэл. Тэгэхээр нөгөө судалгаа стратеги ухаанд бол нөхцөл байдлын анализаа хийгээг бол стратеги байхгүй л байхгүй юу? Тэгэхээр номер 1 нас баралтын шалтгаан бол 7000 гаруй нас орж байгаа юм нь дотор нь одоо тэр чинь 700 тийм нас 1300 энэс гэдэг ингээд задалж гаргаагүй одоо болтол байна гэдэг чи бид ямар ч эмчилгээ байхгүй. Тэгээд бүлэн айлуулах эмчилгээний эмээ авч чаддгүй. Ингээд сууж байгаа одоо эрүүл мэндийн яамтай улс шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр та нар иймэрхүү судалгааны чиглэлүүдээ гаргаад тэгээд одоо чинь компани захирлууд дээр очиод би чамайг уулзуулж танилцуулж өгч болно Монголын компани захирлуудтай. За манайх бол ийм судалгаанууд хийсэн. За энэ судалгаагаа бол бид нар ингээд сошиал медиа дээр ингэж тавиад ингээд 30 сая үзэлт 20 сая үзэлт бол авдаг. За одоо бид Монгол ард түмэнд хэрэгтэй ийм гоё судалгаа хийх гэж байна. За энд бол одоо 50 сая 100 сая 200 сая 300 сая бол хэрэгтэй. За энийг гаргах юм бол бид бас ингээд танай компаниг бас нийгмийн хариуцлагын хүрээнд ивент итгэсэн гэдэг лого имиж чинь тавиад дахиад 20 сая хүнд хүргэнэ гэх юм бол Монголын компани захирлууд бол хөгжим шиг сонсогдож байгаа байхгүй юу те. Тэгэхээр чи тэгэхгүй нэг юм гуйлахч юм шигтэй очиод үгүй нэг ингэсэн би энэ мэрэгчлээ хайртайг бол бизнесмен хүмүүс чинь гөөгөө хэдэн хүнд хүрэх юм бэ л гэж асуугаад. Бодлого бол чадах юм уу л гэж асуугаад байгаа. Тэрнээс хэн нэгэн одоо докторантын докторийн ажилд хүм хүсэхгүй шүү дээ. Ард түмэнд олон нийтэд хэрэгтэй юм болно гэвэл одоо чи жишээлбэл танай байгууллага энийг хийж чадахыг би мэдэхгүй. Тэр 7000-ыг задлсан судалгаа хийвэл одоо би жишээ нь бас дэмжиж ивент итгэж болж байна, тийм ээ? Миний ойлгож байгаа Гүй яадгийн тэгээд юугаа томруулахгүй юу? Цар үрээгээ томруулахгүй юу? Олон талтай ажиллахгүй юу? Тийм зөвхөн сүрээ гэлтгүй өөр юунуудаар үзэлтэй. Тэр нөгөө Харвардын нэг судалгаа гэдэг D витамины дутагдал гэдэг нэг юм гаргаж ирсэн санаж байна уу?
монголчуудын 90%. Тэд нар мэдэртэй ажиллаад тэрийг буухайлаад аваад яваач. Одоо монгол хүмүүсийн нэг юм бас нийтлэг ажилладаг юм тэнэг зам байна. Энд нэг хүн юм хийн шүү. Тэнгуут шууд тэр сэдвийг тэр хүнд өмчлүүлээд хайчихна. Эртээд би нэг нэлээд хэдэн мундаг санхүүчтэй уулзсан гэж байна. Чиний нөгөө тэтгэврийн реформ юу болчихно? Үгүй юу гэсэн. Эргүү мэдрэл юм уу? Юу гэсэн гэж. Монголын ард түмний тэтгэврийн реформ. Ганц зэрэг гэж хүн чинь гарч яваад машин дайруулаа өгчүүл яах юм. Тэгээ ганц зэрэг асны тэтгэврийн реформыг шарилтан цуг орчуулад энэ улс тэтгэврийн реформ хийв. Ийм тэнэг сэтгэлж байна. Энэ одоо коммунизмын үеэс улбаатай мó 90 оноос гарсан юм эргүй юм гэж. Тэгэхээр тэр Д витамины судалгааг хийсэн улсууд нь гишүүн энтер болоод явсан бол албан ёсоор танай төрийн бос байгуулга очиод авчихал та. Та хэд маань айгүй гоё юм эхлүүлсэн. Гацчлаа зогсчлоо. Та хэдийнхээ нэрийг үрд одоо дурсаж явах болно. Одоо тэр бичих болгондоо доор нь иш татаж нэрийг чинь заавал одоо анх санаачсан гэдгийг бол хэлж явах болно. Хүн тийм юм хүсдэг байх л та бодвол. Тэгээд энийг чи үргэлжлүүлээд явъя. Ягаад тэр Д витамины дутагдал бол маш олон өвчний одоо үүр байж магадгүй. Би бол тухайн үед бас судалгаатай нь одоогоос 8-9 жилийн өмнөхтэй танилцчихсэн. Ингээд юу яагаан зэрэг за нөгөө Монгол маягаар манайх зөвхөн сүрээл хийн сүрээг өөр хүн хийх вэ гэж хардаад хамгаалт юм шиг. Энэ бол өөр хүн үгүй шүү дээ. Монголын ард түмний сэдв. Гэхдээ бүгдийг нь аваад яв. Шууд гой сэдвүүд бол тий шууд аваад яв заяа өөр дээрээ шилжүүлээд. Би бол одоо тэгж байгаа шүү дээ. Тэтгэврийн реформын маань залуучууд аваад өөр санхүүчнэр өлгөж аваад ингээд яваад тий. Тэгтээ нөгөө хувийн зорилгоор ашиглахгүй. Анх одоо санаачилсан үнэ одоо манай жишээлбэл эдийн засагч ганц зөргийн тэтгэврийн реформ гэж ярьсан зөв. Тийм учраас бид бас энийг санаачлаад явж гин энтергээд бас нэг жоохон иш татаж нэр мэрийн жоохон дурсах хэрэгтэй юм шиг байна. Ингээ явбал би бол айгүй баяртай байх гэдэгхгүй юу? Ер нь бол. За ингээд танаа стратеги чинь баг гаргаад өчлөө шүү. Тэгээд чи одоо хэрэгжүүлэлтэн дээр л үзэхэндээ. Гой юмнуудаа танилцуулга юмаа гаргаад те ChatGPT-гээс AI хиймэл оюуханаасаа сайн асуу. Яаж компани захирлуудаас мөнгө авах вэ? Презентацийн загвар гаргаад өг, дизайн гаргаад өг. Тэгээ өөрөө шүнжэнгөө одоо тэрийгэ уйлж харж марж одоо яадгийн арх марх уужгаад харддаг юм уу? Сохтуу ирүүл мөдөр хараад тэндээ ингээд чи орох хэвээр байхгүй юу те? Шүн цочиж хар дард сэрж мэрж тэгжээч хүн ажилдаа орно шүү. Одоо манайхан ажлын цагаар хийнэ гэд нэг юм сонин нэг юм одоо бие өвчний ажил хийх гээд байгаа юм шиг. Хүн булчингаараа ажиллаж байгаа бол амрах хэвээр. Хүний тархичаа амардгүй эрэхтэн ш зүрхтэй адилхан. Тэгээд тархийг яагаад 9 цагаас 6 цагийн хооронд ажиллуулах гэдэг. Угаасаа өөрөө 24 цаг ажиллая гэд энд юу хийх юм юу вэ гэж сууж байгаа чинь. Тэгэхээр чи наад компани захирлуудад яг юу аваачвал би тэднээс 100 сая 200 сая төгрөг санхүүжилт аваад тэр мөнгөөр нь эргүүлээд тэр 100 сая өгсөн хүн дараа нь 10 20 жил бахархаж ярихаар тий. Үнэхээр би өстой амьдралдаа нэг зөндөөл одоо манай компани захирлууд чи 2 3 400 сая машин ундаг бах тий. Тий. Тэгэхэд тэр нэг би нэг 100 сая төгрөг өгөөд ямар гоё ард түмэд хэрэгтэй юм хийсэн гэ тэрийг бүх цагаан сараар одоо тэгэл үлэг болгож ярьдаг болголтоо нэг хүний. Хүмүүсийг чи өөрөөрөө бахархах боломжийг олго заяа. Бити очиж мөнгө гуйна гэж бити бод. Тэгээ дээрээс нэг сайн нэг татварын хөнгөлөлт олон гэсэн сарин төслүүд дээр хэрэгжүүлэх юм бол татварын хөнгөлөлт олгоно гэсэн хуулийн хэрэгжилт орж ирсэн шүү дээ. Тэрнээс болоод тэрнтэй бас холбогдлолтой төсөл санаачлага байх юм бол илүү компани захирлууд маань нааштай хүлээж авах юм болов уу гэж бас бодож байна. Тий, тийм байгаа. Яг хөө тэрийг далимдуулж нэг тийм үр дүнгүй байхын төсөл явах байг би болгоомжлоо нэг ярихгүй байгаа. Яг биний судалгаар бол тэрийг цуцлаа хийсэн юм шүү. Үгүй юу? Цуцлаагүй хүчнтэй хэвээрээ байгаа. Тийм үү. Яг хүн нөгөө татварт өгж явахаар ард түмэд хэрэгтэй юм хийчи гэдэг маань өөр их гоё юм болсон л доо. Тэгээд энэ нөгөө компаниудыг нийгмийн хариуцлага руу ингээд хүчээр түлхэж штэ. Тэгээ энэ бол айгүй том реформ болсон. Ер нь тэгэхгүй бол Монголын компаниуд чинь машин тэрэг жип авах болохоор одоо усанд орсон загас мэт те. Ард түмний амьдралыг одоо сайжруулж энэ одоо суурьцсан улсаа яаж босгох уу гэд тех болохоор одоо хашин морь мэт ингээд хойшоо ингээд гөжөө суучдаг ийм байдалтай явцсан. Ягаад тэгэхээр энэ чинь 90 оноос хойш би чамд бас нэг юу өгөхөд те тип өгөхөд 90 онд айгүй их юм тарих угаалт явсан юм аа. Компани бол ашигын төлөөллийн институт. Улс орны хөгжлөөр компанид ямар ч хамаагүй
компани гүйцэтгэх захирал одоо компани эзэн гэдэг бол одоо бүх юмыг зоосны нүдээр хардаг. Ерөөсөө л одоо мөнгөний төлөө одоо баг хүн алхад ч билээ ийм л юм байдаг. Эний чинь капитализм гэдэг байхгүй юу? Эний чинь чөлөө зах зээл гэдэг байхгүй юу? Тэгэхээр бизнесмен хүнээс одоо улс орон ард түмний хайрлагыг хизээч битий хүс угаасаа болохгүй энэ төр гэдэг ийм одоо гаж урсгал гэх юм уу? Дэлхийн хаанч байхгүй юм яг онлууд юм шиг байгаа юм л да нэг ийм одоо би одоо нэрнүүдийн ярьж онлын мэтгэлцээ эхлүүлээд яг нэг Америкт байдаг нэг еврей нэг цагаач магаач жоохон тийм фантаз нөхдүүдийн эрүүл сухтуудаа гаргасан нэг юм онлууд л байхгүй юу? Тэр нь Америктаа угаасаа хэрэгждэг. Америк улсын Америкийн корпорациуд, Америкийн бизнесмэнүүд чинь дэлхийн номер 1 одоо нийгмийн хөгжлийг анхаардаг. Улс орныхоо хөгжил рүү одоо мөр зэрэгцэж ингэж алхаж, улс орныхоо одоо эдийн засаг нийгмийг ингэж зөвхтөн өргөж явдаг ийм хүмүүс байсан. 1800 онд ч тийм байсан, 1900 онд ч ийм байсан. Америк гэдэг нийгэм чи өөрөө бизнесмэнүүдийнхаа нуруунд дээр тогтдог байхгүй юу? Тэрийг манай 90 оны ах нар явахтай ойлгохгүй Америк явж ч үзээгүй л ардчил руу орсон юм чинь. Америкт ерөөсөө одоо ийм мангас араатан шиг бизнесмэнүүд байдаг. Тэд нар бол мөнгө л олж идэг. Төр бол зөвхөн татвар аваад эдгээр бол одоо ажлын байр бий болгол татвар төлөөл болоо. Тэгээ одоо манай компаниудыг харахаар тэгж байгаа үстэй. Татвар төлсөн л гэж рекламдаад байгаа үстэй. Тэгвэл татвар чи үүрэг штэ. Ажлын байр бий болгосон гэж рекламдаад. Ажлын байр чи үүрэг штэ. Тэр угаасаа бизнес хийх гээд хүн ажилуулсан л үз. Тэр ч одоо бас юм буйны ажил болж юу. Тэгэхээр нийгмийн хариуцлага гэдэг бол улс орны нийгэм эдийн засаг тулгамдаад байгаа. Хурцдамл асуудлуудыг одоо бизнесмен өөрөө оюун ухаанаа зарцуулж, хүч хөдөлмөрөөр зарцуулж ингэж шийдэх юмыг л хэлж байгаа. 1920 онд Америк тийм л байсан. Одоо тийм л. Warren Buffett-ыг харалт. Одоо Warren Buffett гойг бол би хөндлөж бас сурч судалж явдаг. Warren Buffett гой чинь өөрөө Washington Post-ыг авчаад тэр сэтгүүлч нарынхаа өрөөнд нь суудсан цуг нийтлэл бичээд дэлхийн хэмжээний тэр бомтон хүн байж ингээд сууж идэг байж байгаа шүү дээ. Яаж байгаа гэхээр энэ хэвлэл мэдээллийг эрүүл болгоё. Хэвлэл мэдээллийн дэндүү улс төрчдийн одоо атханд орчлоо гэж өөрөө үзээд тэгээ Washington Post одоо тэр сонин худалдаж аваад өөрөө тэр нөө Pulitzer гэж одоо том нэр хүндтэй шагналыг авсан нийтлүүдээр хамтдаа цуг пиццагаа аваад идчихэж байгаа бичиж байгаа шүү дээ. Ингэж Америкийн бизнесмэнүүд ажилтдаг юм. Тэгээ Монголынхоо бизнесмэнүүдийг бол одоо ийм юм руу нь бол явуулж тэр 90 оны буруу тарих угаалтаас нь гарахгүй бол улс орон энд ингээд улс төрчдөө популист улс төрчдөө идүүлээд ингээд сүрж яхад бизнесмэнүүд нь би татвараа төлцсөн, ажлын байр бий болгоцсон, бусад юм надад хамаагүй шүү гэдэг хандлагаар хандах юм бол завь цоороод живж яхад завны одоо тэр далбаа хариуцсан нөхөрдөг. Би далбаагаа хариуцсан цоорхог би бүглэх нь миний үүрэг биш гэж сууж байхдаа адилхан хамтдаа живээд үхцгээлээ хэдүүлээ удахгүй. Бизнесментэйгээ аюутайгаа эмчтэйгээ эрдэмтэнтэйгээ дууслаа энэ улс төрчдийн золиос болоод хэдүүлээ. Тэгэхээр энэ одоо сайхан их орноо босгохын тулд мөр зэрэгцэж хамтарч зүтгэх ёстой. Тэрэн дээр чиний наад төрийн бус байгууллага бас би сонсоогүй юм байна. Гоё төрийн бус байгууллага байна. Ингээд чи өөрөө юмнуудаа гоё гаргаад ивэл би бас бизнесменүүдтэй холбож өгөх дуртай байх болно. За тэгээд ган зэрэг амдаад амжилт хүсье аа. Би танаас сүүлийн нэг юм. За тэг. За. Өөрөө болохоор юуны хөрөнгө оруулалтын чиглэлээр санхүүгийн магистр хамгаалсан байхгүй юу? За. Тэгээд миний одоо мөрөөдөл гэх юм уу нэг юу болохоор яг энэ төрийн бус одоо олон улсад бол ийм сангууд ажилладаг те. Тэгээд одоо яг хуу ингээд нөгөө хөрөнгө босгох ивент зохион байгуулалт сангуудаа ажилуулад тэгээд төрийн бус байгууллагуудаа одоо administration fee одоо юу гэдэг үйл ажиллагаа явуулах зардлыг нь гаргаж өгдөг, төслийн санхүүжүүлдэг нэг тийм сан бий болгох. Тэрнийхээ одоо хөрөнгийн менежментийг нь одоо мэргэжлийн компаниудаар хийлгэх те mandal asset management ч юм те. Тийм нэг мөрөөдөлтэй байхгүй юу? Тэр боломжтой. Тэгэхээр 3 төрлийн сан байгаа юм л да. Хөрөнгө оруулалтын сан гэж байгаа. Энэ бол хөрөнгө оруулалтыг өгөөж олоод буцаагаад хөрөнгө оруулагч нартай мөнгөний өгдөг сан. Энэ бол бидний энэ өнөөдөр ярьж байгаатай ямар ч хамаагүй сан. За хандвийн сан буюу филантропийн сан гэж байгаа. Энэ сан бол яаж байгаа вэхээр хандив тусламжийг цуглуулад тэргээрээ нийгмийн сайн сайхан зүйл зарцуулж байгаа ийм сан. За филантроп сан маань дотроо бас 2-3 хувилбартай. За нэг хувилбарыг чи ярьж байна. Юу гэхээр санд одоо жишээлбэл за 100 тэрбум төгрөг зуулрлаа. Тэгэд энэ 100 тэрбум төгрөгөө
хөрөнгөний зах дээр хөрөнгө оруулаад жил болго 10 тэрбумын өгөөж боллоо гэж бодъё. А энэ 10-аараа л яах нь вэ? Олон нийт тусдаа нөгөө судалгааны ажлуудыг санхүүжүүл. Нөгөө 100-аа гар хүрэхгүй гэсэн. Ингэснээрээ үүрд ажиллах санхүүгийн баталгааг бий болгодог. Тэгэхээр чи бол энэ 2 дахь санг ярьж штэ тий. Энийг бий болгож болно. Тэхийн тулд бид өнөөдөр за жил тэрбум 500 гэж бодоход 10 тэрбум төгрөгийн сан босох хэрэгтэй байхгүй юу? Чи одоо тэрбум 500-гийн зардалтай судалгаа шинжилгээ олон нийтийг боловсруулах ажил хийдэг болыг бол 10 тэрбумын сан босох хэрэгтэй. 10 тэрбумын сан босгохын тулд яах нь вэ? Тэдний дайны одоо өөрийгөө нотолж харуулах хэрэгтэй. Би бол чамаас тэгж шít 273 мянган үзэл нэг өдрийн дотор авдаг болж чадах юм уу чигээд түрүүн шалгуурыг хэлчихлээ шүү дээ. За 270 чи юу юм бэ? За 20 мянга ядаж тий. За 20 арай багтнаа. За 50-аар л төхрөө хэлээ тий. 50 мянга. Тий. Ингээл боломжтой 10 тэрбумын сан босч болно. Монголд ямар ч асуудал. Тэгвэл эхлээд ажиллаа. Оператор өөрийгөө одоо би жишээлбэл ингээд нэг юм Монгол баатрын гоё өмсгөл захиач хэлэхгүй гоё Монголд арахнаар. Тэгэхэд би тэрий чинь би чадна багаар хийхгүй шүү дээ. Өмнө хийсэн ажлыг хараад ийм хоёуг дуулга өмнө хийжсэн юм уу те? Кинонд тоглож ирсэн. Ямар гоё. За тэгвэл майгаад урьдчилгаа өгөөд хийлгэж байгаа байхгүй юу? Яг л тэрнтэй л адилхан 10 тэрбум босч болно. 10 тэрбумын сан босчвол тэрэндээ чи баталгаа өгнө шүү дээ. Энэ 10 тэрбум бид хизээч гард өрөхгүй. Зөвхөн энэ 10 тэрбумаа бонд хувьцаа авсан өгөөжөөр нь бид санхүүжиж амьдрнаа. Тэгээд 100 жил, 200 жил, 300 жил оршин тогтноо гэхэр чи эн чинь бол Монголд бол цоо шин гоё үзэгдэл болно шүү дээ. Тийм юу байгаа. Тэгэд би одоо гар бараад бугуурч гэдэг шиг. Одоо нэг юм юу байгаа. Та сонсч байсан уу? Монгол нэг охины бичсэн Stigmatized гэдэг сүрийг даван туулсан ном Amazon дээр бестселлер болж исэн. Зөв. Тэгээд монголчууд яг хөө тэр болгон бүгд мэддэггүй. Тэгээд одоо энэ дээр нэг кино хийх гээд яригдж байгаа. Тэгээд тэрний хөрөнгө босголтын дээр тантай бас уулзаж ярилцаж болох уу гэж асуух. Яг би тэгэхээр над дээр кино яах санал их орж ирдээ. Тэгэхээр би болохоор арай жоох юм прагматик маягийн учраас за кино театрт хэдэн кино үзэх юм бэ? Тэ? Кино театрын суудлын багтаамж хэдвэ? За билетний орлогыг чинь 70% хэн авдаг вэ? Одоо чинь чи ингээд кино театрт төлнө шүү дээ. Ингээл тэ ингээл 200 300 хүнд үзүүлэх гээл бөө мөнгөө. Гэтэл сошиал медиа чинь бол ингээд зүгээр хаан дуртай газраас л үзэж болж байгаа байхгүй. Тэгэхээр чиний зорилго юу юм? Кино од болох гээд байгаа юм уу? Эсвэл илүү олон хүнд зөв мэдээллийг хүргэх гээд байгаа юм. Тэгэхээр ингээд яагаад ч л ингээд кино яриад байгаа байхгүй. Тэр киног бол хийн дараа нь шат дараатай яв. Шат дараатай. Багаар. Эхлээд нэг сэлэм хийн, дараа нь хоёуг дуулга хийн. Тэгээ явж байгаад бүр 100000 арми одоо бүх өвч одоо зэвсэглэн штэ. Тэгэхээр киног бол чи бүр алстаа гэж орхиод одоо сошиал медиа дээр одоо 500,000 600,000 дагагчтай тэгээд эрүүл мэндийн яамны бодлогыг бүхэлд нь өөрчилсөн хэд хэдэн маш дөрвтэй судалгааны ажилтай ард түмний одоо эрүүл мэндийг бодитойгоор дээшлүүлсэн сайжруулсан юм одоо юутай болоод тэгээд кино хийн шүү. Тийм тэгэхгүй бол чи хараа ингэ кино төсөл рүүгээ ороод чиний хамаг цаг хугацаа чинь тэрнлүү яваад тэгээд хайрын залуунаас энергтэй тэгээ явж яг чи киноныхаа мөнгийг босгох байх тэгээд нээлттэй хийх байх тэгээд одоо хүлээгээ сууч юу ч тэндээс гарахгүй шүү дээ. Хэдэн үздэг нэг одоо киног те чи 400 тийм тэгээд үржүүлээд ингээд 3 сар болоо гэхэд 10,000 үзэх юм уу 20,000 үзэх юм. Тэр чинь нэг охин нэг өдөрт 270,000 хандлт аваад шүү дээ. YouTube дээр үзүүлээд шүү дээ өөрийгөө тий. Тэгэхээр кино бол яг хуу илүү нэлээд санхүү энэ төр бэхжээд доктортой болоод бүх юм тодорхой болцоо ингээд баримтжуулж бүр юм одоо баримтат кино байдлаар ингэж хийж тэ баримтжуулж үлдээх зорилгоор хийх одоо milestone маягаар илүү гаргацсан амжилтаа тэмдэглэх маягаар хийвэл зүгээр гэж бодож байна. Тий. За ганц зөрөгтэй тэгвэл амжилт хүсье. За холбогдсон баярлалаа. За өнөөдөр холбогдсон үзэгчтэй баярлалаа. Маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Та тэгээд бичлэгээ дуусгахаас өмнө subscribe дарахаа мартаоцай. Тэгэх юм бол шинэ дугаар орох болгонд танд мэдээлэл очих болно.